Мандалт өдрүүдийн суулзал яварсан агуу залуунаас нэмэн дуутай, шуутай өдрүүд. 10 жилийн сургуулийн ахын босыг ханж аавын бүтээгдэхүүнтэй амын хуудас явуулсан. Тэр дэх хонжилуудын цэнхэр манан дундаас тэргэл дүүрэн дурсан ч бидний зүрхнээ тодорном. Эгмийн сэтгэлж багшаараа хичээл ном заалгаж энэхүү баярт хөгжилтөн номбож явсан. Тэргэдэн өдрүүдийн дурсан сонголцохын учир энэ сайхан тэмцээн уулзалтанд та бүхэн минь хурамчуулаад байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан Чавдрын дэрвш хамт цэвийн 1-р сургуулийн 1983-аас 1999 оны төгсөлтийн бид үе төгийнхэн 2022 гар бүхий тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа нь нэмэлээ. Зорин ирж золгон учирч байгаа эрхэм сайхан та бүхэндээ багш нартаа 15 дахь төгсөлтийн анги хамт олноос халуун мэндийг өргөн дэвшүүлж энэ үдшилтний үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэж байна. Үстэнгийн 2022 гаруйн тэмцээндээ болон өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн шагналгаа зориулаад ерөөсөө хэлнүү хэмээн оюун бэлэг урагшаагаа орж байна. За 15 дахь төгсөлтөөс зохион байгуулж байгаа өнөөдрийн цэнгүүнд үргэлжлэн ирсэн та бүхэнд энэ орой мэндийг дэвшүүлье. Дөрөв хувцаараа ихэвчлэн ангарсан дэггүй зангаараа ижилдэн дассан олцсон чихрээ хуваалцсан бүрдсэн ойлгоогүй хичээлээ хуулцаж явсан тоолбод нас чицүү тоолбод би тэнцүү огт хөвгүүдээр ангарсан 15 дахь төгсөлтийнхөө шавнарт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За ингээд үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Үдшилэг учраас үдшилэг маань зориулаад Латин Америк бүжиглэхээр хөрхөн огт хөвгүүд маань хүрэлцэн ирсэн байна. Хүлээн авцгаана уу?
нийтийн бүжиг. Үйл ажиллагаа болж байна. Үйлдвэрийнхээ 2022 гээд энэ гар бүгэд хийсэн маргааш өглөө эхлэн энд анх удаа гэж би баг сонслоо. 1983-аас 1999 оны хооронд 13 төгсөлт байгаа байна. Тэгээд энэ 13 төгсөлт маань 100% эрсдэлгээр маргааш багааргийн тэмцээндээ оролцож байна. Тэгээд зориг ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд маргааш тэмцээн болох өсөлтөд ширүү болох бах бүх төгсөл оролцож байгаа учраас за одоо бид энэ одоо 100% эрсдэлгээр цугларч байгаа энэ баяраа тэмдэглээ маргаашийн 13 төгсөлтийн 13 багаас нэг төлөөлөгч тайзнаа гарч ирээчээ. 13 энэ 13 багтаа зориулаад бид жишгэн сюрприз болгож ацтан тодруулах байгаа. За би азийнхаа суулганд оролцоорой. Маргаашийн одоо 13 төгсөлт бас 13 багаас нэг төлөөлөгчийг одоо тайзнаа өрж байна. Багийн алхаж байж болно. Надад дараагач болно. Манай суулгаг одоо татмаас болох юм байна. Үгүй ээ. За ихмаас болох юм байна. За татлахгүй байх хүсье. Битгий задлаарай. Баяр хүргэе. Таацсан болсонгүй гэсэн үг тийм ээ. За. Манай төгсөлтийн астан болсон. Манай төгсөлт астан боллоо гинэ. Манай төгсөлт үү? За баяргийн астан боллоо. Тэндээс өгөх хийчих тийм. За. Ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Энд амжилтын эцэст. Бид маргааш амжилтын эцэст гэж байна. Төгсөгчдөө өрөөлөгийг өрөөе. Төгсөгчдөө эрүүл хийх хүсье. Танай төгсөлчид хамт олон амжилт хүсье. Манай төгсөлтөнд авчирдаг юм гэсэн. За манайх 15 дугаар төгсөлтийнхэн урт насалж удаан жаргацгаагараа гэсэн асуусан байна. За ингээд 15 дугаар төгсөлтийнхэн биднээс одоо босод төгсөгчдийн зориулаад гарын мэрэг бэлдсэн байгаа. Энэ вайныг аягийн нүгээрээ манайхаа энэ вайныг шууд нөгөө эргээд онгоочдаг учраас 100% эрсдэлгээр цугласан энэ бол амжилт тийм ээ 100% эрсдэлгээр цугласан амжилтанд медалгаад одоо бүгдээрээ энэ вайныг ингээд төгсөлт болгоо хундаглаад бүгдээрээ ингээд баярын хундгаар өсгөөё. За ацтан байж байгаарай. Вайн набор болох хэвээрээ манайхан өнөөдрийн вайн набор хэвээрээ дээрээс нь ацтны шагналын нэг пачк яасан би манайхан яг шагналцсан. За манайхан амжилтыг тэмдэглээрээ. За вайн авчирч. За аян. За өгөштэй. За туслахгүй мó? Ангийнхан туслахгүй мó? За тэг маргаашийн амжилтаа тэмдэглээрээ баяр хүргэе. Баярлалаа. За ингээд нийтийн хүч хийнэ. Өнөөдөр манай анги одоо ингээд үе тэнгийн тэмцээн өнөөдөр эхэлж байгаа. Нийлдэхүүн үйл ажиллагаа нь одоо нийтийн цэнгээд үзгээр одоо ингээд эхэлж байгаа.
Одоо манай ангийнхан бол ер нь эрт сайтай цугларч заасан бус төгсөлтийн ангиуд маань бас бүрэн эрсээр эсгээсэн маш өргөн хүрээтэй тэмцээн болж байна эхлэх гэж байна. Ингээд одоо энийг зохион байгуулж байгаа ангийн хамт олондоо үнэхээр их маш их баярлж байна. Анги хамт олондоо хайртай шүү гэж хэлье. Би энэ унган нутгийн хөвгтэй. Ингээс одоо энэ унган нутагт хичнээн хүн ажиллаж амьдарч байна. За ер нь ихэнх нь манай энд суманда байгаа. Хотод нэг 3 хүүхдэл амьдарч ажиллаж байгаа. Бас нь бол энэ суманда ажил урж байгаа. За сэтгэл ер нь маш өндөр байна. Манай анги хамт олон маань одоо бас их хамтарч илгаа зүйлийг хийж бүтээж чаддаг. Хамтарч одоо юм зохион байгуулж чаддаг ийм сайхан анги хамт олон байгаа. Биднээс одоо бас олон жилийн дараа ингээд ийм одоо үеийнхэн гэдэг ийм тэмцээн зохион байгуулж шилжиж явах цомоо одоо дараагийнхаа үед шилжүүлж өгөхөд ингээд тэмцээнэ зохион байгуулад өдөр хэмжээмэн гаргаад ингээд үеийнхэн төгсөгчдийг цуглуулад энэ сайхан үдшилэг зохион байгуулад азтан тодруулаад шилдэгүүдээ бас шалгаруулж чагнах гад ингээд их олон зүйлийн ард гарах гад ингээд ажил хийж байна биднээс бүгдээрээ хамтраад энэ хамтарч ажиллаж байгаа энэ ажлыг зохион байгуулж байгаа нийт анги хамт олондоо за тэр дундаа одоо Улаанбаатар хотоос зорж ирсэн Алтан туяадан Сарнайдаа одоо бас маш их баярлж байгаагаа энэ хэлье. За ангийн хаан багш хайртай оюун бэлэг багштай одоо бас урт удаан насалж бидэнтэйгээ өргөлж одоо цуг ингэж олон жилийг одоо ингэж уулзаж ухтаж ингэж яваарай гэж одоо бас ангийн хаан багшид төсөг өрөөх байна. Тэгээ нийт одоо бас ангийн хамт олондоо за ангийн хамт олондоо мандаж энэ ажлыг зохион байгуулдаг шилдэг сайчуудад одоо бас өргөлж баярлж явдаг шүү. Бүгдээрэнд нь хайртай шүү гэж хүсээрээ. За энэ шүлгийг хаав маань 27 настайдаа бичиж байсан. Тэгээ өнөөдөр би 47 наснда аавынхаа шүлгийг уншиж байгаа нэг сонирн байна. Сурагч нас ахлах анги бид нэр сургуулаа төгсөөд нисэн одоход өнөөдөр таны зүрхэнд хамгийн их дурсагдж байдаг юм ер нь юу вэ? Бид нэр хамгийн их ярьдаг сэдв маань юу вэ? Эргэж уулзахаараа. Яг л тэрний анхны яар, энэний анхны яар, энэ үерхэл тэр захиа гэд тэ захиатай холбоотой байгаагүй хүн баг энд байхгүй байх гэж бодож байна. Нэг хэсэг захиа зөөдөг, нэг хэсэг захиа бичдэг, нэг хэсэг захиа авдаг. Тэр үе сошиал гэж байгаагүй, гар утас гэж байгаагүй тийм ээ. Тэгээд одоо бүгдээрээ тэр ахлах ангийнхаа 13, 4, 5 настай тэр үедээ одоо эргэж очицгоё. Хин нэгний анхны хайрыг биш өөрийнхөө анхны хайрыг бодоорой. За аавын маань бичсэн анхны хайр шүлэг. Анхны хайр. Сингнам намрын усан болоргороо шиг. Сэрүүн тайгын ман сэмбрүүцдэг шиг ариухнаас ариухан анхны минь хайр. Хинхтэг зургийн минь нэгэн хэсэгт хинцхэн цамарлогон дутуу нэгээд хизээ хонч дурсан жаргамаар хэрэггүй тунгалагаар үлдсэн юм. Ялимгүй богиносон ногоон тэрлэг ягаахан газар тайдуург царай цэнхэр туустай салаа эзэг цэвэр ичимхий хонгорхон ааш нүүрэн улайс гэж ичин мөрөн өнгөрдөг нүдэрэн инээсэн 16 таа охин айда яахан мартах үлээ анхны минь хайр ийм л байсан юм. Дэндүү эрт хэнцэлсэн болохоор дэлбэлж чадаагүй бидний хайр залуу насны алтан босхон дээр зам нийлэлгүй алстан одсон. За энэ шүлгийг сонсохтой баярлалаа. Энэ дууны үг байгаа. Тэгээд энэ бол аавын маань бичсэн сүлэг. Тэр дууны үгээр нь биш аав маань анх бичсэн тэр бичвэрээр нь та нарт хүргэлээ. За одоо тэр ангийнхан маань намайг одоо хөтлөөрэй гэдэг юм үүрэг өгсөн. Би одоо үүргээ биелүүлэх гээд маш их хичээж байна. Үеийнхээ 2022 энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа анги хамт олондоо маш их баярлалаа. Эрс 90% байгаа манай ангийнхан бүгд одоо чадхаараа дэрвэж бие биендээ тусалж маш одоо идэвхтэйгээр энэ үйл ажиллагаанд оролцож байгаа анги хамт олондоо маш их баярлалаа. Дээрээс нь энэ одоо төгсөөд 32 жил 33 жил болж байна. Энэ 33 жилийн амьдралын туршид одоо анги хамт олон дотор маань маш олон хүндтэй, гавьяатай ажил амьдралаараа тэргүүлж байгаа ийм хүмүүс зөндөө байдаг. Энэ хүмүүсээ өнөөдөр энэ боломжн дээр бид нэр алт
Хатаршуулан, урамшуулан шагнах гэж байна. Шагналын үйл ажиллагаа маань дуусаад ерөнхийдөө манай баг анги хамт олноос бэлдсэн арга баж байна. Өндөрлөөд бүжиг болвол одоо цаашаа хязгаар тодорхой хэд хүртэл үргэлжлэх юм. За 12 хүртэл бүжиг маань үргэлжлэх юм байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан 4, аймгийн авраг малчин 3, сумын авраг малчин 5, сумын алдарт уяач 1, аймгийн алдарт уяач 1, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан 6, Монголын радио телевизийн тэргүүн дээд шагнал алтан бутганы эзэн 1, хөдөлмөрийн хүндэт медальтан 1, улсын тэргүүний ардын авьяас 1, тэргүүний уурхайч 1 ийм амжилттайгаар анги хамт олон маань ажиллаж амьдарч байгаа юм байна. Энэ хүн шагналыг анги хамт олонхоо зүгээс бэлдсэн байгаа. За та бүхэндээ Содном дорж аврагтаа Сумья дорж 2014 онд сумын алдарт уяач, 2015 онд аймгийн авраг малчин, 2016 онд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар шалгарсан байна. Сумья дорж байгаа урж байна. За шагналыг гадуулсан хэмээн намын сургийг урж байна. Мөн багш оюутан багшийг урж байна. Шагнал гадуулж өгнө. Ариунагаа урж байна. Шагнал гадуулж өгнө. Шүрцгийг урж байна. За дараагийн шагналтан маань Мичидэр жогтой чөлтөмсөрөн таныг тайлснаар урж байна. 2017 онд үндэсний урлагийн чиглэлээр улсын тэргүүний ардын авьяастан 2018 онд боловсролын тэргүүний ажилтан 2018 онд Өмнөдгөө аймгийн тэргүүний ажилтан 2019 онд хөдөлмөрийн хүндэт медалаар тус шагнагдж байжээ. За багштай баярлалаа. Тайлснаври 2017 онд хүнс хөдөө аж ахуйн яамны хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан 2018 онд аймгийн авраг малчин 2021 онд Монголын радио телевизийн тэргүүн дээд шагнал алтан бутганы эзэн болсон байна. Давхан тайлбар баярлалаа. Сүм хугацаа дашма 2017 онд аймгийн авраг малчин 2018 онд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болсон байна. Авьяа шагналын алдаршуулж байна анги хамт олон. Уртнаас аврагтай ган төмөр хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан. Ган төмөр нь төмрийн удирдах буй Номхон баг нь 2018 онд Өмнөдгөө аймгийн тэргүүний багаар шалгарч байсан байна. Аймгийн алдарт уяач ган төмөртэй баяр хүргэе шагналыг гадуулж өгнө. Манайха хамаагүй яваад байгаарай. Осор урагтай оюун чимэг 2012 онд Хамбогд сумын эмэгтэйчүүдийн холбоо шилдэг удирдагч эмэгтэй 2015 онд оны шилдэг ахлах ажилтан 2018 онд засаг даргын хамгийн газрын хүндэт өргөжлөөр тус шагнуулж байжээ. Оюун чимэгтэй баяр хүргэе. Намын сарай шагналыг явуулнаа. Манайхан яагаад Баш дурч авахтай төмөрч өдөр таныг тайлснаа урж байна. Төмөрч өдөр таныг тайлснаа урж байна. 2015 онд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан 2021 онд сумын авраг малчин болсон байна. Чулуун авахтай сэлэг таныг тайлснаа урья. 2017 онд Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамны жуух бичиг 2021 онд уул уурхайн тэргүүний ажилтан болсон байна. Тэргүүний уурхайчин болсон байна. Баярлалаа сэлэнгээдээ. Баяр хүргэе. За энэ шагналтан маань ирж амжаагүй лантуу авахтай отхон дүг нэхин шагнал нь 2019 онд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан
онд сумын амар хуучин болсон байсан юм байна. Ирж амжаагүй байна. За ингээд ангийнхаа зүгээс их гоё шагнал одоо яг зарлах гэж байна. Энэ нь болохоор манай төгсөл дотор алдарт ихийн 1-2 дугаар удаан авсан нэг л хүн байт юм бэлээ. Содхүүгийн Ариуна таныг тайснаа өрье. Олон сайхан урсыг өсгөж хүмүүжүүлж эх орондоо бэлдэж өгсөн танд баярлалаа. Ариунадаа эргүүлэх урт удаан наслахыг хүсэн өрөөё. За бас анги хамтлагийнхаа зүгээс ярилцаад улсын овогтой ариун гэрэл таныг тайснаа урьж байна. Оюутлогоо хувьцаат компани, туслан гүйцэтгэгч SSM хийхэд хариуцлагатай улсад компани үйлчлэгээний хэлтэст олон жил үр бүтээлтэй ажилласныг анги хамт олонныхон зүгээс алдаршуулж байна. Ариун гэрэл таныг тайснаа урья.
заргийн эзэмнээ Лав бүгдийн Отон болж гэрцаага Тавын нэгдний Алдавын Дагчны ялгат Тавын нэгдний Алдавын Дагчны ялгат Оюун билгэрч байна. Хамаг 1-р сургуулийн 15 дугаар төгсөлтөөс үе тэнгийнхэн 2022 гаруй хоногийн тэмцээнд тамирчид бэлэн зогссон. Рапорт өгсөн тэмцээний ерөнхий шүүгч ханд ангид. Тамирчид сайн байцгаана уу? Ардын хамгаалалтын төвийн ажилтан Чордын нэрмжид 1-р сургуулийн 15 дахь төгсөлтийн хамгаалалтаас зохион байгуулж байгаа 2022 Армгийн тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчид болон тэмцээнийг зохион байгуулж байгаа сайн нартай энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэмцээнд орж байгаа баг тамирчин сайн нартай бүгдд нь амжилт хүсье.
боловсролын тэргүүний ажилтан Чогдвийн нэрэмжит 1-р сургуулийн 15 дахь төгсөлтийн шавнар маань өнөөдөр үе тэнгийнхэн 2022 оны гар өмгийн тэмцээнд зохиож байгаад багш миний хувьд маш одоо сэтгэгдэл өндөр байна. Шавнар маань энэ арга хэмжээг маш өндөр зохион байгуулсан байна. Одоо бүгдээрээ бүрэн ирсэн байна. 90 хэдэн хувийн эрстэй. Яг хөө 1-2 бололцоогүй одоо малчин хүмүүс хүүхдүүд маань ирсэнгүй. Бусд нь бол бүгд ирсэн байна. Хотоос өдөөгөөс одоо тий. Шавнартаа хайртай шүү. Шавнартаа энэ хороогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Аа усаг заасан анхны усаг заасан анхны багш нь. Яг энэ 30 хэдэн хүүхдэд 1982 онд одоо анх 1-р анги хүлээ аваад энэ 30 хэдэн хүүхдэд усгийн заасан яг Эрдмийн аянд хөтөлсөн хөтөж багш нь байна да. 82 онд шавнар маань хүрэн формын падаж цагаан парчигтайгаа хичээлд ирдэг байсан. 8 настай. Ерөн сэргэлэн цаваа хүүхдүүдээсаа миний шавнар бол таны одоо усаг заасан сайхан шавнар маань одоо нийгэм дээр те хөлөө олцсон сайхан байгааг хараад бас сайхан байгаа. Сайхан байна. Шавнар маань одоо амжилтаар дүүрэн аймгийн одоо алдартай аварга малчид байна. Аймгийн алдарт сумын алдарт уяачид байна. Хөдөө аж ахуйн тэргүүнүүд байна. Боловсролын тэргүүн байна. Ууд урхайн тэргүүн байна гэд миний шавнараас одоо олон шавнар маань амжилт хүлтээрэл дүүрэн явдагт одоо багш миний хувьд одоо сэтгэгдэл маш өндөр байдаг. Шавнараараа бахархаж одоо омогшиж байдаг да.
анги хамтолон бид үе үеийн төгсөгч нартай үнэхээр сайхан байна үнэхээр станаар. За манай үеийн одоо 30 жил 32 жилийн дараа бид нар юу яасан? Энэ үе тэнгийн гэдэг юугаа зохион байгууллаа. Үнэхээр сайхан байна үнэхээр станаар. За манай анги бол яг мөнгө медаль авсан үнэхээр хачин гоё байна. Би баяртай байна үнэхээр. Жилийн дараа уулзлаа сэтгэл ямар? За сэтгэл нь маш сайхан байна. Газар ирлээ. Манай найз нөхдүүд хотоос Улаанбаатар хотоос одоо энэ 8 жил бид нар төгссөн улсууд байна шүү дээ. Одоо байгаа улсууд нь байж байна. Улаанбаатар хотоос манай найзууд нөхдүүд одоо ангиуд одоо ангиж ууд шүү дээ. Найз нөхдүүд ангиж ууд ерөөсөө үнэхээр сайхан байна даа.
хамгийн торгон бөгөөд хамгийн булаах агш юу байсан бэ гэхээр бидний хүндэтгэж ирж оролцсон ахмадуудын тусалдаг хамгийн гоё байсан. Бас хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Тэгээд тусгай барь эзэж өмнө шагналаар шагнаж байна. Ахмадуудаа урьж байна. Үеийнхээ 2022 гээд одоо Өмнөговь аймгийн Хамбогд сумын 1-р 10 жилийн бидэнд одоо улам жил болгон одоо зохион байгуулж эхлээд нэлээд хэдэн жил өнгөрсөн байна. Тэгээд энэ удаагийн одоо яг 2022 оныхт бол 1987 оноос 1999 оны нийт 13 төгсөлт байгаа. Тэгээ 13 төгсөлт маань одоо 100% эрсдэлтэйгээр 13 төгсөлт 13-удаа одоо ирж оролцлоо. Тэгээд амжилттай сайхан зохион байгуулагдаад өндөрлж байна. Нийтдээ бараг одоо 200 гаруй хүн цугласан. За ингээд идэвхтэй сайхан оролцсон бүх төгсөлт бүх тамирчидаа бүгдэнд нь одоо баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье өрөөё.